Үгүй. Гэрлэн нууцад нэвтрээгүй хүн уран бурхан зэрэг залбирч болдоггүй юм. Шүүгэрээ. Би мэдсэнгүй л дээ. Би яхаа өшөөж болно. Харин унтаж байсан бурханыг сэрээвэл бурхан хэд хэлгэндэг юм. Танаа тэр нөхрийн найз чи их баян хүн байжээ. Тий. Үгүй. Нилээн баян айлын ганц өв залгамжлагч бүсгүйтэй суугчсэн. Би харж байна. Тэр их баян хүн болох байж. Тийш. Юу гинэ? Тэр их бичиг талтаа ноцтолдог хүн байжээ. Та хинтээ яриад байгаа? Тийм үгүй юу? Үгүй. Үгүй тий. Баахан компьютертэй л зурлцдаг хүн байсан юм да. Эцэг өвдөөмийн сүнс тэр компьютерыг чи яаж ойлгох вэ? Дээр үйт чинь бичих цаасл гэж байсан шүү дээ. Ойлгов уу? Нэрэж тийм бах та. Их сайн затлахгүй болохгүй юм байна да. Тэр өөрөө их бэлэг тахах хүн байж. Тэгэхээр юу хийм гэсэн үг вэ? Ном уншил. Тэр хүмүүс таныг гэрээ хавцаа эргэлдээд байгаа юм байна. Амар юм байна. Манай гэрийн тэнд үү? Тийм ээ. Та хэд тун болгоомжтой авахгүй болохгүй шүү. Оюутны байранд тэгээд халуурчид орж ирж чадах юм уу? Оюутны байраа. Чи юу яриад байна? Юу оюутны байр? Гэхдээ манай гэр тэнд байдгийн. Хүчний ямар ажил хийдэг? Дээд сургуулийн багш идэг. Нэг хүүтэй. Үгүй. Ийм сайхан сугал шиг амьтныг оюутны байранд амьдруулдаг ямар тэнэг монд вэ? Өөрөө их дайггүй залуу юм болов уу? Хүй би чинь хаашаа хатурч явна вэ? За хөрхөн өнөөдөр зүрээсээ төлөвч өнгөрөв болтой. Одооны хохид хүүхний чинь нэглэх ганга амтд. Айгуул ганц ч төгрөггүй явж байгаа да. Та яагаад чимээг олчихв? Би одоо их ажилтай юм. Чи явж үз. Би одоо ажилтай болчихлоо. Та юу хийхийг юусоо хэлж өгөөгүй шүү дээ. Би чамд үзмэрчүү байр биш. Хичээ хуваар зөвлөе. Чи нөхрөөрөө шавдалж аваад яаж иж аваад тэр оюутны байрнаас нь өөрөөсөө муугаа олж. Одоо явж үз. Үгүй. Тэнд байх аюултай гэж юу? Тэгэж хүсээд аа. Одоо явж үз. Үгүй. Тэр халуурчд норж ирнэ гэсэн үг үү? Үгүй. Чи яаж юм ойлгохгүй хүн бэ? Яаж иж аваад өөрийн гэсэн байртаа бол чадахгүй л ээж авахад эргэж очих. Яаж бацаа оюутны байранд амьдснаас хамаагүй дээ шүү дээ. Чи яаж юм ойлгохгүй хүн бэ? Харин намайг ингэсэн гэж бүртээ битгий хэлээ. Танд хэдэг хүү? Чамд намайг үлдэх юм уу? Би нэг юмнаас айгаад байна. Гэхдээ ямар сантай л ээж авах руу явж байгаа хөтэй. Чи арай миний найзыг алуулсан болохоор айгаад байгаа юм шүү дээ. Тийм. Гэхдээ тэр алуурч нь бид гурав дээр хүрээд ирэл яах юм? Яасан гэж бид гурав дээр ирэх юм. Ямар бид бүхэн хэн нэгэнд гайд харсан байгаа ш. Яа. Бити санацсан. Гэчи тай суугаад нэг намайг сонсдол доо. Бас тэр дуу охинтой хэл байнга л оройтх юм. Гэхдээ ингэж явж байгаад тийм болоод хүн амтнд алуулчвал яах юм? Намайг хэлэхээр огтоохгүй нэг том орчил яваад байгаа юм. За. Би цаатун чинь хэлээ нэг. Миний ана. Одоо эртээ явахгүй бол хүчин хэцүүтэл. Алтан толгой. Бид хоёр хэзээ энэ оюутны байрнаас ч гарч өөрийн гэсэн орон сууцтай хүн шиг амьдрах юм бэ.
Миний хайрыг уучлах уу? Яг одоогоор энэ талаар надад бодох ямар ч тэнхээ чадал байхгүй. Чи нэгэн төгсөн найзынхаа өнөөс ингэж шаналж яхаар өөрийнхөө амьдралыг нэг хараач. Чамтай адилхан цалинтай ирнэсээ. Чамаас ч доор чадвар мэдлэгтэй ирнэсээ. Байр, орон сууц унаа гэд бүхэл юм аваад эхнэр хүүхдэд тижээгээд явж байгаа. Бусад багш нарыгаа харал та. Тэгээд чи намайг яа гэх гэв? Тэдэнтэй адилхан мөнгөөр төрөдөг дүнх хэрэгтэй болж байна уу? Миний багш хүний дүн гэдэг бол бүхэл бүтэн хүний амьдралыг шийддэг юм шүү дээ. Тэглэж гисэн. Би тэггээгүй. Гэхдээ бид гурав сайхан амьдрах хэрэгтэй үсттэй. Дотор байранд амьдрах хэцүү байгаа бол миний арай хүүгээ аваад аав ээж дээр очиод амьдарч л да. Миний ана гурлаа манай аав ээж руу явъя дгүй. Чи өөр мэднэ шүү дээ. Танаа аваач хоёр ч надад угаасаа дурггүй. Би хэдий төвчээртэй байлаа ч гэсэн хэлэлцээд байхаар нүг дуурч чаддаг шүү дээ. Бодолд бэнкэж юу чи яагаад юм санаа санаа яриад байгаа юм. Би өчнөө жил чамаас гуйлаа. Бас дэвчлээ. Одоо л айсандаа л ингэж юм. Чи юунаас айгаад байгаа юм бэ? Айх юм юу байгаа? Үгүй. Чамаг бас намайг гүн миний хүүг тэр алгарч үрчрээд алчвал яах юм? Яасан гэж алах юм? Хин алах юм? Бид ч тэр хин нэгэнд гим хор хийхгүй зүгээр л явж байгаа хүмүүсүүд. Хастаа ч гэсэн зүгээр явж байгаа л буудуулчлаа шүү дээ. Зүгээр байхад буудалтай болчихсон хорвоо дэлхий юм бол зүгээр л нэг майлж ягаад төхөөр үлчихгүй л үү? Нэр. Өчөөсөө санаа зовцоо. Чи хүүхдэрэг хүн гэж тоохгүй маа. Анурат